Үүний дараа досхуурууд суларч хоёр ховдол агшихад ховдлын цус шахагдан гол судас ба уушигны архитект орно. Цус ховдолд орох, ховдлоос гарах үйл ажиллагааг зүрхний хавхлагууд зохицуулж байдаг. Ховдлын агшилт 0.3 секунд үргэлжлээд дахин сулардаг. Зургийг сайтар ажиглаарай. Зүрхний бүтэц мөчлөг хичээлийн танилцуулга. Энэ хичээлээр 1-р цусны эргэлтийн тогтолцоо нь зүрхний гүйцэтгэх үүргийг бүтэцтэй нь холбон тайлбарлана. 2-р зүрхний ховдол досхуурын агшилт болон сулралтын хугацаа мөчлөгийг видео бичлэг ашиглан тайлбарлана. Хичээлээ сонирхон судлаарай. Амжилт хүсье хүүхдүүдээ. Зүрхний гадаад бүтэцийн талаар танин мэдцгээе. Зүрх нь өнхөлцөх хэмээх уудан дотор байрлах бөгөөд өнхөлцөх нь холбогч эдээс тогтсон нэмгэн хальс юм. Өнхөлцөх нь зүрхийг үргэлтээс хамгаалах шингэн ялгаруулж байдаг. Зүрхний судас гарах өргөссөн хэсгийг зүрхний уг гэх ба доод талыг нь зүрхний орой гэнэ. Зүрхний угаас арт буюу гол судас, уушигны вен, уушигны артер, дээд доод хөндий вений судсууд гарсан байна. Зүрхний хан нь өвөрмөц хөндлөн судалт булчингуудаас тогтдог. Эдгээр булчинг, дэтэм судас шимт хижээлээр хангаж байдаг. Зүрхний дотоод бүтэц. Хүн болон сүгэр божигч амьтны зүрх дундуураа нэг таалтаар баруун ба зүүн гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд зүрхний зүүн хэсэг тус бүр дээд доод хоёр тасалгаанаас тогтно. Дээд тасалгааг досхуур, доод тасалгааг ховдол гэнэ. Зурагт зүүн досхуур, зүүн ховдол. Зүүн ховдол досхуурын хооронд хоёр хавцас тавлага байрлана. Баруун талын дээд тасалгааг баруун досхуур, доод тасалгааг баруун ховдол гэнэ. Баруун досхуур баруун ховдлын хооронд 3 хавцас хавхлага байрлана. Зүрхний хавхлага нь зөвхөн нэг тал руугаа нээгдэж хаагдан цусыг досхуураас ховдолд, ховдлоос артер руу шилжих нэг чиглэлийн хөдөлгөөнийг хангахад зохицсон байдаг. Зүрхний булчингийн агшилт сулралтыг ажиглаарай. Зүрхний булчингийн агшилт сулралт нь жигд хэмнэлтэйгээр ээлжилдэг. Тайван байдалд байгаа хүний зүрх 1 минутанд 70-75 удаа агшина. Зүрхний мөчлөг хэрхэн явагддаг тухай танин мэдцгээе. Эхлээд 2 досхуур зэрэг агшихад цус досхуураас ховдолд цутгах ба энэ үйл явц 0.1 секунд үргэлжилнэ. Ингэж досхуур ховдол хоёр суларч 0.4 секунд орчим хугацаанд зүрх тайван байдалд байх бөгөөд энэ үеийг зүрхний ерөнхий завсарлага гэнэ. Зүрхний булчингийн нэг агшилт нэг сулрах үеийн нийтдээ 0.8 секунд орчим болох бөгөөд үүнийг зүрхний мөчлөг гэж нэрлэдэг. Зүрхний булчингийн агшилтыг систол, түүний сулралтыг диастол гэнэ. Дээр дурдсанаас үзвэл зүрхний мөчлөг нь досхуурын агшилт, ховдлын агшилт, зүрхний ерөнхий завсарлага гэсэн 3 үеэс тогтноо. Эсэлтийн ерөнхий шалгалт нь өмнөх жилд ирсэн дараах даалгаврыг ажилцгаая. Зүрхний бүтэцийн зургийг ажиглаж онцлогийг нь зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу гэсэн байна. За даалгавраа ажиллахдаа эхлээд өгүүлбэрээ маш сайн ойлгож уншина. Түүний дараа зургаа ажиглана. За зургаа ажиглаад хувилбаруудаа харна. За өгүүлбэрийг харъя. Ховдлын хан досхуурын ханнаас зузаан. Зөв. Тэгтэл өгүүлбэрт буруу гэсэн байгаа учраас өгүүлбэрийг буруу гэж тооцоод шууд өгүүлбэрийг ажиглана. За өгүүлбэртээр ховдлын хан досхуурын ханнаас зузаан зөв байна. За дараагийнх нь зүрхний баруун хан зүүн ханнаас зузаан. Энэ бол худлаа. Тэгтэл өгүүлбэр дээр зөв гэсэн байгаа учраас өгүүлбэрийг буруу гэж үзнэ. Тэгээ шууд өгүүлбэр дээр очие. Өгүүлбэр дээр өгүүлбэртэй адилхан буруу гэсэн учраас эхний өгүүлбэр буруу байгаа учраас шууд өгүүлбэр дээр очино. Цаг хожихын тулд бусдыг нь унших шаардлагагүй гэсэн үг.
За D үйлбэр дээр очлоо. Ховдлын хан тосхурын ханаас зузаан тийм. Зүрхний баруун хан зүүн ханаас зузаан худлаа. Баруун ховдол цусыг биеийн бүх хэсэг рүү шахдаг худлаа. Уушиг руу урсаж байгаа цусны даралт гол судасны даралтаас бага тийм. За тэгэхээр зэрэг энд D үйлбэр таарж байна гэсэн үг. За D мөр зүг байгаа учраас доор байгаа A, B, C, D гэсэн хувилбарыг D гэсэн хувилбарыг тохирох нүдэнд нь будаж тэмдэглэнэ гэсэн үг. Өгөгдсөн зургийг сайтар ажиглаад зүрхний мөчлөгийн үе шатуудыг зөв дараалалд оруулаарай.